Өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн эд хичээлж явах үеийн тээврийн хөгжлийн зарчилтын тоо 242 мянга төгрөг. Сургууль цэцэрлэг амрах үед энэ тоо 132 мянга буюу 55%-аар буурчих. Ерөнхий боловсролын сургуулийн зочид хөдөлгөөн болоод түгжирлийн харилцаа хамаарлыг нотолж өгж байгаа нэг сонирхолтой статистик. Замын хөдөлгөөнд сөргөөр нөлөөлж буй, ачаал өгч буй энэ зочид хөдөлгөөнийг тухайн амьдарч буй орчинд нь шингээх энэ бодлогыг л хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Тэгээ энэ шийдлийг бол гаргасан байгаа. Улаанбаатар хотод богино хугацаанд 84 сургуулийг бол шинээр барихаар төлөвлөн ажиллаж байна. 6 дэд төв дээр 13 сургууль, бусад гэр ороолын бүс нутагт 53 сургуулийг шинээр барихаар төлөвлөд байна. 320 хүүхдийн хүчин чадалтай 6 сургууль, 640 хүүхдийн хүчин чадалтай 23 сургууль, 960 хүүхдийн хүчин чадалтай 35 сургууль, 1200 хүүхдийн хүчин чадалтай 2 сургууль. За ингээд нийтдээ 66 сургуулийг үл гэр ороолын бүсэд. Орон сууцны оролд 18 сургууль, Улаанбаатар хотод 84 сургуулийг шинээр барьж, 15 сургуулийг давхарснаар Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургууль суралцж байгаа хүүхдүүд нэг ангид 30 хүүхэд 2 ээлжээр хичээллэх ийм бүрэн боломж бүрдэх юм аа. Эдгээр 84 сургуулийг бид нар 3 ээлжээр барихаар төлөвлөж байгаа. Эхний ээлжид 33 сургууль, 2 дугаар ээлжид 38 сургууль, 3 дугаар ээлж нь 13 сургуулийг барихаас гадна одоо байгаа сургуулиудыг давхарлах замаар мөн боловсролын хүртээмжийг дэвшлүүлэхээр төлөвлөж байгаа. Ингэснээр нийт үзүүлэх эффект маань авто замын дундаж урдад үзүүлэх үзүүлэлт маань 9.2 км/цагаас 13.2 км/цаг болж нэмэгдэж Улаанбаатар хот маань үндсэндээ сургууль цэцэрлэг амарцсан үеийн хөдөлгөөний эрчимжилт рүү шилжих бүрэн боломжтой юм аа.